Kimchi. Orange. Өнөөдөр манай хасараа өдөр байна. Манай хоёр хүнсээ авчиж маад хасаа өдөр болж байгаа. Тэгээд хасаа өдөр бүх хүүрүүд нь хаадаг учраас өнөөдөр хүнсээ авах болохгүй. Бид хоёр ерөнхийдөө 7 хоногоор хүнсээ авчдаг. Тэгээд 7 хоног авсан хүнсээ идээд дараа нь тэгэхэд 7 хоногийн дараа хүнсээ дахиад аваад явдаг. Тэгвэл санхүү жоохон хэмнэлттэй. Дээрээс нь жоохон амар олон дэлгүүр ороод авахгүй. Жижиг юм бол банк юм бовч мөнгө өрөөд авахгүй байдаг. Манай машины зөксөл. Байрны уртын догооны зөксөл. Энд бол миний дугуйс байгаа. Гэртээ хүрээд ирлээ. Одоо юу авсан, эдэн төгрөг болсон. Германд юу хүнсний үн ямар байдаг талаар хэлье. Шинэ одоо ямар хүнс хэдэн төгрөгөөр авснаа хэлье. Тэгээд ерөнхийдөө эхлээд юу авснаа харуулаад дараа нь би энэ хэсэгт нь хэдэн төгрөг болсон Монгол мөнгөөр хэдэн төгрөг болж байгааг нь бичиж. Тэгэхээр хүнснийхээ ногооноос эхэлчихээ. Тэгээд зарим 2 дэлгүүрээс бол хүнсээ өнөөдөр авсан. Зарим дэлгүүрт нь юмнууд нь дажгүй байдаг. Нөгөө дэлгүүрт нь зарим юмнууд нь дажгүй байдаг. Тэгэхээр лов авсан. Энд бол лов ихэвчлэн 1 юм 2 хэлийн юм савлгаатай байдаг. Тэгээд 2 хэсгээр нь одоо юм авсан. Тэгээд дараа нь кимчитэй шүл хийж идэх гэдэг юм кимчиний байцаа авсан. Тэгээд тандаа томат аваад тэгээд энэ салаатны нагч авсан. Тэгээд сэндвичний тохиолны донтыг ихэд амар байдаг болохоор тэгээд дараа нь 3 мөнгөтэй шинжлэх авсан. Тэгээд үрцээ авсан. Цукини авсан. Цукинийг монголоор одоо ногоон хулуу гэх юм уу? Урт хулуу, нарийн хулуу. Ямар тааш хулуу. Тэгээд зарим юмнууд нь болохоор ер нь жоохон хүнсний юмнууд баг зэрэг нэг 50 цент, 20 цент тэр бол ер нь өмнө авдаг байснаас бол баг зэрэг юм бол нэмэгдэл бол илэрсэн байлээ. Ер нь нэмэгдсэн байлээ. Тэгээд би банан бол жимсмэдээс ал банан авсан. Тэгээд мандарин авсан. Одоо яг хүүтний үлрэл, өвлийн үлрэл болж байгаа учраас мандаринууд нь ер нь бол айгүй их болцсон байлээ. Зөндөө их байлээ. Бас дажгүй үнэтэй ер нь жоохон хямдхан болцсон байлээ. Тэгээд мэдээж бидний хайртай талах. Энд бол талахгүй бол амьдрын гэж аахгүй. Өглөө талах, өдөр талах, орой талах, цайны цагаараа талах, ажил дээр талах, хичээлийн завсраар талах. Ер нь бол байнга талах гэдэг. Гурил авсан. Энэ бодог хоол хийгээд идчихсэн болоод энэ спагеттины гомно авсан. Эзэний өдөр гомно авсан. Тэгэхээр нэг гомно. Энэ гомнууд болохоор эдик авсан. Тэгээд эдикагийн бодог нь болохоор айгүй гоё амттай. Энэ болохоор ясмын будаа гэдэг Монгол байдаг будаатай ер нь бол амт нь бол жоохон ойролцоо. Энгийн будаанууд жоохон юм нэг хатуу аргуу байгаад байдаг. Эдний бол хамаагүй дайжгүй. Гэхдээ мэдээж ийм нэг сонин урт будаанууд байдаг. Эндээс хоёрыг авсан. Энэ зөвхөн эдика байдаг. Эдикагийн энэ будаа жоохон амттай. Тэгээд эдикагаас бас 10 шүг өндөр авсан. Уг нь бол аалбигаас бол авчтэй. Гэхдээ аалбиг өндөр дууссан байсан. Тэгээд сир идэхгүй байх гэж талах сирийг бол байн гэдэг. Тэгээд хям. Энэ болохоор дахианы болон тэгээд дахиад нэг нь цацаг тэр болохоор дахиад болон цацаг тэр боллын холмог хям. Одоо нисдэг амьтны хям гэж нэрлэдэг. Тэгээд бид хоёр кимчи авсан. Өнөөдөр кимчитэй шүл хийж идэнэ. Тэгээд хоёр ширхэг гоё нөө.
те бас гоё шиг гоё юм. Би бол халуун ногоотой юмд бол амар дуртай. Гом бол айгүй хийддэг. Тэгээд сангамсал хийгээ шаардж магадгүй. Дээр би хаас дэлгүүр явахдаа болохоор бид хоёр хамтдаа сангамсалын нөгөө анхны хамтлагчийг бол авсан. Тэрийг болохоор зөвхөн аз дэлгүүрчлэл юм бол зарагддаг. Аз дэлгүүрүүд нь болохоор жоохон том хотууд гэдэг. Манайч жоохон жижигдэр хот болохоор юм бол байхгүй. Гэтэ манай хажуудлын нэг 10 минутаар галт тэргээр явдаг. Газраас л очиж авдаг. Тэгээд би мөртөж гаханы мах авсан 500 г. Өнөөдөр энийг кимчи дэвшүүлэндээ хийгээд маргааш бэлдсэнийг шараад иччихэв. Тэгээ энэ болохоор энэ юм ихэвчлэн махнуудны пакеттэй байдаг. Тэгээд нэг амар хөлдөөдгүй манай монголчууд тас хөлдөөдгүй тасалгааны ер нь бол хөргүүрийн температурт байдаг. Энэ жишээ нэмэлт 4 градус байх ёстой мах. Тэгээд 1 сарын 11 хүртэл энэ мах одоо хөргөшөнд байх боломжтой гэсэн. Энэ бол сайхан ингээд шүүс мүстэйгээ ер нь бол нэлээд сайхан улаан харагдаад шинэ мах байна. Тэгээд энэ болохоор дотроо бас нэг 2 шиг юм хөрхөн булуутай. Энийг энэ дараа нь чанаа идчихнэ. Иймэрхүү хүнснүүдийг бол авсан байна. Тэгээд 2 дэлгүүрээс аль алинаас нь ухаад нийтдээ нэг дэлгүүрээс нь болохоор 32 евро 52 цент болоод нөгөө дэлгүүрээс нь болохоор 16.93 болсон байна. Тэгээд нийтдээ нэг 48 50 орчим евро болсон гэсэн. Тэгээд энийг бол ерөнхийдөө 7-оос нэг 10 хоног бол идчих. Та нэг хүмүүс нь 7 хоногор нь хүнсээ авчаад байнга жижигэр хүнсний юм аваад авахгүй. Гэвчээрсэн одоо би